100 Монголд ирсэн байхгүй. Гадаадтай байжгаад. Тэгээ гадаад ч нэг Монгол найзууд амар санаад. Тэгээ нь бол 100 яг 6 сард ирэхдээ амар нь жоо хөөрцөн байсан. Нэлээх гадуур яваад. Тэгээ тэгж явж байгаа л ялт чи Монголын замын хувьд л үнээр аюултай л та. Электронд байгаа шүү дээ. Суран. Тэрийг онжгаад л бас асал хийгээд хүн гэмтээсэн байх. Тэг хүн гэмтээс. Яг миний буруу байсан. Тэгээ тэрнээсээ л зөндөө юм суралцсан л та. Тэр асуудлаас болоод бас миний амьдрал юм амар өөрчлөгдсөн. Анх удаа л тэгжсэн. Ер нь бол нэг ч хэрэг тарж үзээгүй. Яг боломжоос бол гинт тийм болцсон. Тэгээ жоо шокнд ороод. Шүүхээс хорхоос өр төрлийн ял оногдуулахдаа харгалзаж байгаа үндсэн нэг зүйл бол анх удаа гэмтэрэг үлдсэн хүүхдүүдэд 8-аас доош жилийн ялтал оногдуулахаар заасан ийм хүүхдүүдэд шүүхээс бичлэн эдлүүлэхгүйгээр эхний удаад эцэг хийхийн хяналтанд дар гэрийн хяналтанд хүүхдүүд өөрсдөө сурч боловсрох эрхийг нь хангаад ингээд хүмүүжлийн чанартай албатлагаа арга хэмжээ оногдуулж байна. За энэ хугацаанд хүүхдүүд сургуультай явж болно. Эцэг ихтэй ар гэртээ туслаад ингээд гэр орондоо байж хүмүүжж байгаагаараа энэ ялын онцлог нь байдаг. За хүүхдүүд засарч хүмүүжснээ харуулад за сургууль соёлтой яваад дахин гэмтэрэг зөрчилд холбогдохгүй байх юм бол энэ ялыг эдлүүлэхгүйгээр ингээд дуусгах болдог. Хэрвээ хүүхэд энэ хяналтанд байх хугацаанд дахин зөрчил үлдээд шүүгэн шийдвэр үүсгэх байгууллагаас шүүхээс даалгасан үүргийг биелүүлэхгүй байх юм бол ялыг нь нөхөж эдлүүлдэг ийм ялын